Үзэгч таны харж байгаа хоньны ноос мэт хөвсгөр зөөлөн энэ зүйл бол чулуун хөвөн буюу хамгийн сайн чанарын дулаалгын материал. Чулуун хөвөн гэж байгаагийн учир нь энэ хөвөнг чулуунаас гарган авдаг юм. Чулуунаас хөвөн гаргаж авна гэхээр их л сонин садан сонсдож байгаа биз. Монгол Азалт компани эх орны газрын хөрсөн дэх эрдэс түүхий дээр хамгийн сүүлийн үеийн шин дэвшилтэт технологи ашиглан чулуун хөвөн үйлдвэрлэж 5 дахь онтойгоо залгаж байна. 3 төрлийн түүхийд чулуулаг, тэр дундаа базаалтын чулуун хөвөн бүтээгдэхүүний хамгийн гол түүхийд нь. Бид бол Монголынхаа барилгын салбар, эрчим хүчний салбарт бол томоохон бүтээгдэхүүн нийлүүлэгч юм компани. За дулаалгын материал гэдэг бол Монгол шиг хөтөн уур амьсгалтай тэрдсмэн 12 сарын 7-оос 8 сард зөвхөн хөтөн байдаг оронд бол стратегийн болон тун ач холбогдолтой ийм бараа бүтээгдэхүүн. Тийм ч учраас бид нэр эрдэс түүхийдэд тулгуурласан эрдэс хөвөн буюу чулуун хөвөнг үйлдвэрлэж байгаагаараа бол манай хамт олон бахархдаг. Монгол Азалт компани байгалийн цэвэр түүхий дээр хүний эрүүл ахуйд хоргүй эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсын барилгын салбарт нэгэн шин дэвшлийг бий болгож чадсныг төр засаг өндрөөр нэлж байгалийн чулууг хайлуулан хийдэг өндөр технологи шаардсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж шинжлэх ухааны технологийн патентыг үйлдвэрлэл нэвтрүүлсэн тус компанийн захирал Ариун Болдыг шилдэг зохион бүтээгчээр тодруулсан нь манай улс барилгын дулаалгын сайн чанарын бүтээгдэхүүнийг зөвхөн импортлогч байсан үе ард хоцорч үндэсний хэмжээнд дотоодоо үйлдвэрлэж байгааг урамшуулсан сайхан хэрэг байлаа. За энэ базалтын чулуу гэдэг бол байгалийн 4-р цэрдийн галтуулын чулуу юм байна. За энийг бол доломит шохон чулуутай нарийн технологийн үндсэн дээр бол хольж бараа бүтээгдэхүүнийг хийдэг. За энэ хольсон чулуугаа бол 1600-гийн температурын бол хайлуулж байгаа. За энэ хайлуулах процессыг та нар харж байна. За энд 1600-д гарсан хайш маань тусгай физикийн хуулийг ашиглан агаарт цацруулснаар мянцлаг хөвөн болж хувирна. За энэ хөвөн болж хувирах явцдаа бол энэ одоо 6-аас 8 микроны той 18-аас 26 см урттай энэ хөвөнлөг болж үүсэж байгаа нь бидний яриад байгаа энэ чулуу хөвөн буюу базалт бүл. Энэ бол харахад бол ноос шиг ийм бараа бүтээгдэхүүн болж байгаа. Базалт бүлийн үндсэн бүтээгдэхүүн болох галд шатдаггүй чулуун хөвөн тусгаарлах материал барилгын стандартад нийцсэн Монгол дахь цор ганц бүтээгдэхүүнээр шалгарсныг үзвэл чулуун хөвөнгийн чанар эдлэгийг бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгаатай болохыг харж байна. Ийхүү базалт бүлийн бүтээгдэхүүн Монгол болон дэлхийн барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ баталсан байна. Одоо энэ базалтын ноос маань дээшээ гараад энд érмэл баягаар эсгий болж хувирна. Эсгийгээ спрат хэлбэрээр ингээд цаашаа хавтан болгох нь процесс руугаа оруулах ийм дамжлагууд хийгдэж эхэлдэг. За одоо ингээд дээшээ гарсан хүн чинь дээр ингээд érмэл маягаар эрэгдээд тэгээд энэ доошоо ингээд эсгий маягтай бууж ирж байгаа. Эсгий маягтай бууж ирээд чи мэдээ юм хэлбэрт орсон байгаад. Тийм байна. Тэгээ одоо энийг спрат маягаар ингээд холбож өгч байгаа нь одоо нөгөө панер ингээд хооронд нь ингэж нягтруулж наадаг шиг энэ одоо хөвөнгөө ингэж спрат болгосны ачаар хөвөнгийн хавтангийн нягт сайжирч байгаа. Тэгээ ханад ингэж хатахад бол суулт өгөхгүй. Тэгээ ширхэх нь өөрөө ингэж босоо хөндлөн хэлбэрт орж байгаа юм л да. Манай компани эмблем ч гэсэн одоо ингэж спрат хэлбэртэй гэж энийг одоо илэрхийлж байгаа шүү. Одоо энэ хараа юм ерөөсөө ингэж эсгий шиг байгаа үстэй. Ийм хөнгөн, ийм барьцтай, зөөлөн. Спрал ингэж бие биен дээрээ давхарладаг нь дараагийн гарсан бүтээгдэхүүн маань пүржийн хэлбэртэй болцсон учраас тий альва нэг суулт өгөхгүй батбөх болж өгч байгаа. За энэ бүтээгдэхүүнийг дараагийн том дамжлаг болох 18 м урттай 250 градусын халуунд одоо ингэж тэжээлийн одоо халуун камераар одоо хатуу шинжил шилжүүлж байгаа хавтан болгож байна. За гараад ирсэн хавтангаа компьютерийн тусламжтайгаар хэдэн метрийн урттай хэдэн санжийн өргөнтөө яаж хэрчгүү гэдэг маань ингээд гараад тэгээ маркаараа жигнэ гэдэг ингээд эцсийн бүтээгдэхүүн болж байгаа юм л да. Одоо ерөн бол ингээд эцсийн бүтээгдэхүүн гарч байна тий. Энд бол одоо энэ анханаас нь үйлдвэрлэхээс өмнө өгөгдсөн тэр компьютерд өгөгдсөн хэмжээсээр урт өргөн зузаа нягт гарч ирнэ. За эндээс бол одоо шууд дараагийн үйлдвэрлэлийнхаа процессор бол энэ гарсан бүтээгдэхүүнээ бага хэмжээнд хөргөөд
тэгээ савлгааны систем рүү орно. Энэ үйлдвэрлэлийг анханасаа зураг хийхэд хараат биш байдлыг л бид анхаарч ирсэн. Нэгдүгээрт бол бид энерги хараат биш байх ёстой. Хоёрдугаар техник технологийн хараат биш байх ёстой. Гуравдугаар ажил хүчний хараат биш байх ёстой. Тэгэхээр бид нар бол Монгол инженерүүд, Монгол ажилчид энийг эзэмшиж ажиллаж байгаа нь манай давуу чанар. Хоёрдугаар тайлж байгаа, температур гаргаж байгаа бүх их юмсүүрээ бид нар өөрсдийнхөө ноу хау Монгол технологиороо шийдэж чадсан тийм үү? Бид нар коксыг өндөр температураар хайлж чадж байна. Данарт би сая үзүүлэлээ нүүрснээс бид нар шахаад метан хий ялгаж аваад 650 градусаараа энэ шарах пресс камера тижээж байна тийм. За манай энэ ажилчид өөрсдөө энэ тоног төхөөрөмжөө иж бүрэн эзэмшиж байгаа энэ нөхцөлд бол бид бол альва зохион бүтээх шинэ үйлдвэрлэлд бол гурван энэ одоо байх ёстой гурвуулангийн өөрсдөө эзэмшиж байгаа учраас зах зээл дээр өрсөлдөх чадамжаа хадгалж байгаа. Эрдэс чулуулгыг түүхий эдэ болгодог учраас экологийн цэвэр бүтээгдэхүүн болдог. Амьсгалдаг бүтээгдэхүүн учраас модон, чулуун, шавар байшин барилга орон сууцны насжилтыг уртсгадаг. Хамгийн чухал давуу чанар нь галт шатдаггүй. Нийгэмд эрдэс баялагаас гаралтай бүтээгдэхүүн учраас хорхой шавж мэрэгч амтад үүрлэх боломжгүйгээд ижил төстэй бусад бүтээгдэхүүнээс онцгой давуу чанартай чулуун хүн дэлхийн зах зээл дээр эрэлт өндөртэй байдаг. Сая бид нарын харсан 1800 м 18 м урттай энэ 250 градусын халуунаар юунаас тэжээдгүй гэхээр манай одоо МАК компани элдв очрын уурхаан нүүрсийг бид нэрээд түүнээс нь метан хий ялгаж аваад гаргасан метан хийнээсээ бид нэр 650 градусын халуун агаарыг гаргаж эндээсээ шууд энэ 18 м урттай 100-аа тэжээж энэ хавтан болгох процессыг дэмжиж байгаагаараа бол бид нар бол нүүрсийг төгс боловсруулж байгаа. Нэгсэндээ нүүрсийг нэрээд метан хийгээ ялгаад авчиж. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоход манай Монголынхаа эрдэс түүхийд тулгуурсан дэлхий дээр одоо бие улсын сайн технологи ноу хавыг ашиглаж байгаагаараа бол бидний энэ бүтээгдэхүүн бол төгс болж чадж байгаа. Энэ бол Монгол Базаалт компанийн сэндвичийн хавдангийн үйлдвэр. Энэ үйлдвэр жилд 720 мянган метр квадрат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бол Базаалт бол чулуун хөнгөн үйлдвэрийн жилдээ 80-аас 100 мянган метр куб буюу 2 сая орчим метр квадрат бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ одоогоор үйлдвэрийнхээ хүчин чадлын 30 орчим хувийг ашиглаж байгаа. Үнэндээ Монголын зах зээл дээр тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчид манай нөхцөл тохируулсны хуу чанартай стандартын бүтээгдэхүүнээр барилга орон сууц барих хүслээр мэлцэл дутагдж байгаагаас импортын чанаргүй хямдхан бүтээгдэхүүн зах зээлд эрэлт ихтэй оршсоор байна. Гэхдээ энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сайн мэддэг, эрүүл мэндэд анхаарч хамгаалах хүсэлтэй хүмүүс сүүлийн үед олширсаар байгаа нь нийгэм эко бүтээгдэхүүний ач холбогдлыг таньж мэдхэд чулуун хөвөн бүтээгдэхүүн тодорхой үүрэг гүйцэтгэж байгааг дурдахгүй өнгөрч бас боломгүй. За энэ манай компани сэндвич үйлдвэрийн гол шугам. Энэ нь цагт 2-оос минутанд 2-оос 6 м сэндвич хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай. Хагас автоматсан. Европын стандартын дагуу босоо хаана 1102, хэвтэй хаана 1150, дээврийн төмөр 1000-тай стандартын дагуу үйлдвэрлэдэг. За дүүрэгч материал нь бол манай өөрийн үйлдвэрлэж байгаа үндэсний базальт бол чулуун хүн хавтан, дараа нь одоо энэ хөөсөнцөр EPS хавтан, дараа нь полистирол гэсэн материалуудаар дүүрэгч идэг. Энийг дунд нэгээд хоёр талаас нь төмрөөр наагаад өвчнө гэсэн үг ойлголттой. Нэг нь болохоор өнгөнийх, нэг нь болохоор дотор талын тий. Аха. Энэ юугаар яаж наах вэ? Тэгэхээр энэ хоёр төрлийн цав байдаг юм. Энд өөрөө тусгай ноцоосоор шахаж өгöd. Тэр юм хуруу цоргонууд байгаа. Цоргонууд нь төмөр дөрөөр ингэж жигэд цувуулж өнгөт. Тэр нь ялагч механизм гэдэг төмөр дөрөөр жигэд ялаад өгчдөг. Сандвичэн байшин гэхээр манайхан бол нэг хятадаас орж ирдэг хөөсөнцөр нөгөө нэг муу юмаа боддог. Тэгэхээр орчин үеийн сандвичэн байшин бол үндсэндээ бол одоо дэлгүүр хоршоо зарим үед бол хүн амьдрах орон сууцыг хийж байна. Энэ юугаараа ялгаж байна вэ гэхээр тэр хятадын хөөсөнцөрийн сандвич биш. Одоо бидний саяын үзэж харсан үзүүлж байгаа чулуун хөнгөөрөө бид сандвич хийж байгаа. За манай энэ сандвичийн үйлдвэр бол Германы хамгийн сүүлийн үеийн технологи. Одоо чулуун хөнг хэрчээд палк маягтай болгоод тэгээ үсийг босгоод мөн сандвичийнхаа дотор талд бол одоо та бүхэн харна тоосог хэлбэрээр байрлаж байгаа нь уу шаанд ийм сөөлжиж байрлаж байгаа нь тухайн хан дээвэр батбөх болох
мөн эдлэгээний хугацаа уртсах. За мэдээж эрийг төрийн чулуу хүнд байдаг бүх давуу шин чанаруудыг агуулсан учраас тухайн байшингийн маань дулааны алдагдaltaгүй байх, галын аюулгүй байх, дуу чимээг тусгаарлах тий. Тэгээ мэдээж эрийг үл хөдлөх хөрөнгийн капиталын насыг уртсгах. Ингээд ирэхээр бол орчин үеийн барилгад тавигдж байгаа одоо манай нисэх буудал байна, шатхуун түгэх станцууд байна, үйлдвэрийн барилгууд гэх тэр барилгуудад асар их галын аюул байдаг, маш их тоосонцор үүсдэг, мөн маш олон хүмүүс тэрэнд ажилдаг учраас тухайн барилга байшингийн материал галж чаддаггүй байх нь хүмүүсийг аюулаас аврах боломж олгодог. Энэ олон том давуу талуудыг энэ одоо бүтээгдэхүүн шингээсэн учраас бол үнэхээр энэ зах зээл дээр эрэлтийг бий болгож чадж байна. Ганцхан энийг манай одоо инженерүүд, зураг төслийн байгууллагууд мөн энд одоо тавьж байгаа хяналт тавьдаг стандарт мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн барилга байшинг энэ стандартын материалаар хийх ийм шаардлагуудыг тавих юм бол манай бүтээгдэхүүн бол улам их том зах зээл дээр ажиллах юм бүрэн боломжийг бол өгч чадж байна. Уул уурхай дагсан аж үйлдвэржилтийн шинэ үе эхлэж байгаа. Яг энэ үед барилгын хамгийн сүүлийн үеийн хурдцтай нийцтэй технологи болох сэндвичийн барилгыг олноор барих болсон тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан болж байна. Бид нар бол хямдхан үнэтэй өрсөлдөх боломж байхгүй. Чанартай ижил төстэй стандартын бүтээгдэхүүнтэйгээр бид бол альч Герман, Англи, Америк хятадын альч бүтээгдэхүүнтэй өрсөлдөн хямдхан байж чадна. Яагаад гэвэл тийм л одоо жишээлбэл Мерседесийг одоо Excel-тэй ч юм уу өрсөлдүүлэхэд хэцүү үстэй. Мерседес BMW 2 өрсөлдөж болно тий. Тэгэхээр бид нар өөрсдийнхээ яг л тийм ижил төрлийн стандартын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм бол Монголын зах зээл дээр бол хамгийн хямд байж чадна. Таван толгой баян овоод байдаг Инк гэж компани үйлдвэрээс коксоо аваад за тэр коксынхаа хүчин чадлаар бид нэр энэ 1600 градус гаргаж байгаа. Кокс бол төгс боловсрогдсон нүүрсний эцсийн бүтээгдэхүүн. Таанаас одоо харж авах нь яндангаас 1600 градусын халуун гарч байхад ямар ч утаа гарахгүй байна. Тэгээ энэ бол гарч байгаа уур бол зөвхөн чулууны өндөр температурт хайлж явах явцад гарч байгаа чулуунаас гарч байгаа тодорхой хэмжээний ууршилт. Тэгэхээр энэ маань өөрөө байгаль орчинд ямар их ээлтэй болохыг харуулж байна. За манай энэ 1600 градусын вагранк зуух маань бол өөрөө усан хөргөлтийн системтэй. Энэ хөргөлтийн систем маань яаж ажилладаг вэ гэхээр газар доор бол 100 тонны усан явах ёстой. Энүүгээрээ циркуляц хийж байгаа учраас тухайн үйлдвэрийн технологид бол усыг дахин ашиглаж яах гэсэн үг. Эсвэл бид саарл ус ашиглаж байгаагаараа бол энэ одоо үйлдвэрлэлийн ерөнхий процесстэй бол ногоон технологиг ашиглаж байна гэсэн үг. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Асаалт компани олон улсын ногоон баркод бүхий шаших хэрэглэх эрхтэй болсон нь тус компанийн бүтээгдэхүүн таны эрүүл ахуйд ямар ч хор нөлөөгүй. Эдийн засгийн өндөр хяналтыг батламжилсан бас нэгэн үнэлгээ болдог. Дулаалгын чулуун хөөн бүтээгдэхүүнийг хүнд нөхцөлд үйлдвэрлэх болохоор хүнд үйлдвэрлэлийн салбарт тооцогддог. Монгол улс хүнсний чиглэлээс гадна хүнд үйлдвэрлэлийн салбарт инхүү дэлхийн нэн тэргүүний зарилт болсон эрүүл ахуйд хор нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж стандартын бүхэл үзүүлэлтийг хангаж чадсан нь үнэхээр бахархууштай санагдаж байлаа. За манай сандвичийн үйлдвэр бол манай нутгийн ханд Барс группийн Амрбаатар битээр хамтарч байгуулсан. Тэгэхээр энэ үйлдвэр маань цааш би бол энэ технологи энэ үйлдвэрлэлийн салбарт олон жил ажиллаж байгаа. Шилний үйлдвэр байгуулъя гэсэн хүсэл эрмэлзэл байна. Ийм учраас дараагийн томоохон үйлдвэрүүдийг бол бас одоо хамтрагчтай, хөрөнгө оруулагчтай энэ зах зээлийн одоо төвшөнд нь таарсан IPO-г хийгээд хувьцааг нь босгоод ийм маягаар одоо хөгжих нь бол монголчууд бидний эв нэгдэл хамтарч ажиллах тэгээ энэ зах зээл дээр жинхэнэ нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг бид өөрсдөө хийж чадах энэ боломжийн суурийг тавьж өсөж байгаа энэ залуучуудыг ажиллаж хөдөлмөрлөж инженерлэг байж бас амьдарч болдгийг бод өөрсдийнхөө боломжоор өөрсдийнхөө хүчээр бас нийгэмд үзүүлэхийг зорж байгаа. Ийхүү дэлхийн нийтийн чиг хандлагыг алдалгүй хэрэглэгчдийн тав тухад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын стандарт үзүүлэлтийг бүрэн хангаж бүтээгдэхүүнээ дэлхийн чанар болгож чадсан үндэсний үйлдвэрлэгч Монгол Асаалт компани эх орныхоо хөгжлийн түүчээ болсоор явна.